Тэгээ Төв аймагч одоо дархаа урагтаа 2 дархаа урагтаа ганц аймаг болж энэ төвөнд л одоо хүртэл явж шít 2 дархаа урагт. Тэгээ би бөхчүүд дандаа захитын та нар уулын бэлтгэл зогсож улсын наадам төрүүлсэн бөхцөг. Улсын наадам төрүүлж та нар бөхөлч гисэн гэж бодож байгаа бол наадах ч бодлоо. Та нар уулын бэлт зогсож. Тэр ойргөлд нь хөрөхийн тулд та нар мацах хэрэгтэй байна гэж. Сүхбаатар бол яалтчгүй ойргөл дээр нь гараа зогсчихсан л шүү дээ. Тэгэхээр нэг аймгаасгүй ер нь бол Төв аймгийнх нь мундаг. Одоо энэ ардын уран зохиолч чухалд Төв аймгаас үүдэг шүү дээ. Ямар ч та би мэдгүй. Тэгээд дархан авраг болох ухааны тулгаанаас гарч чана гэдэг чинь бол цааталд нь хүний ухааны нэг суурь л байгаа гэдэг байхгүй. Энэ бөхчүүд ч адилхан биетэй адилхан байгалаас заяасан төгс дотор ухааны өлөөтэй байж чадсан тэр дархан авраг гэдэг оргилд ажил гардаг юм шүү дээ. Сахилахтай байж чадсан. Одоо энэ хөөхд байхдаа өглөө хонхроос гүйж ирээд бэлтгэлд орчиход буцаад хонхор рүү явждаг байсан цорын ганц бол Сүхбаатар шүү дээ. Энэ Сүхбаатар жаахан юмтай байхаа гэж. Яаж юм гэхлээр бид нар бэлтгэлээ хийгээд дуусчихад гэрлүүгөө явхад Сүхбаатар нэг мэг санаанд нь ороод ирэх юм бол ганцаараа юм яриад 2 цаг алга болоод буцаж ирдэг гэж. Тэгж хөдөлмөрлөжсэн байхгүй наадах чинь. Тэр хэмжээгээр тэр уулны хайрыг татаж дарахаар өрсөн юм шүү дээ наадах чинь. Зарим байдал дээр нь харж явахд бол ерөөсө хүний санаанд дурангүй юмнууд хийдэг байхгүй. Хүний хайр татаад байгаа нь тэр л дээ. Тэгэхээр тэрий чинь тэрний цаан чинь бол асар шувгуу хөдөлмөр. Зорилгодоо хүрэхийн тулд замын хагас зогсдгоо өөрийгөө хянах асар өндөр хариуцлага. Энэ чинь улс төр дорхот нөлөөлнө шүү дээ хөө. Хэн нэгэн даргын цүнхэж үүж явж байгаад улс төрд ороод алийг алдах. Өдөр шөнөгүй өөрийгөө өнөөдрийг хүртэл цэгцэлж өөртөө хяналт тавьж явсан хүн улс төрд ороод шийдвэр гаргахгүй. Да тун ялгаатай байна да. Монголчууд үнэн байхтал дуртай. Улсын хурлын сонгуулийн 29-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Агван Самдангийн Сүхбаатар